Өдөр дараагаар бас тоглолтыг хийлээ. Тоглолтыг эхлэх үедээ дундуур сайн байвчлаа. Дундаараас мазыг алдчихлаа. Тэгээ юунд дээрээс үлдээд юм жоо. За 3 дугаар үедээ жоох алдчихлаа. Тэгээд хамгаалт санчин хамгаалт зогсонгоо байдалд орцсон. Тэгээд санчин зогсож байгаа хамгаалтан дээр Солонгосын легионоор тоглож бол 3 удаа дагалгавраас игээд оноог өргөд нь олдуулсан. За эсрэгээр оноог барих гад нэлээд улаарчлаа. Тэгээ уг нь бол миний төлөвлөгөө тооцоо бол 4-р үеийн дунд үе хүртэл бол оноог ойр барих. За тэгээд сүүл рүү бас өөртөө тоглолтын хувьцааг бас эргүүлэх гэж оролдъё гэсэн тооцоо байсан. Яг Солонгосын баг бол мэдээж манай багийг ядарсан байгаа гэдгийг бол тооцсон байна. Тооцоо бүтэн талбайд осон тоглогч болгоныг яг бөмбөг салах гэж юусэн бөмбөгийг өтөө тоглогчийг дарамттай байлгаадсан. Энэ дээр айл болохоор залхуугаар пассыг маш олон шилжүүлэх хэрэгтэй байсан. Тэгээ энэ дээр бас биднес үнэхээр бэлдэх болцоо гарсангүй л дээ. Биднес тоглолтоос тоглолтын хооронд явж байгаа учраас маа Монголын сагсны бас нэг алдаа нь юу гэхээр бөмбөгийг заавал залаад идэв. Тэгээ шилжүүлдэггүй. Энэ дээр биднес жоохон алдчихлаа. Тэгээ цааш тайсан тоглолтод энийг засах хэрэгтэй байна. Мэдээж маргааш Йордан Солонгосын тоглолтын хацаас шалтгаалж биднес бас цаашаа тоглохгүй шийтгэдэн. Тэгээ хэрвээ цаашаа гараад ирэх юм бол биднес энэ алдаагаа засаад Азийн топ цэглэлийн багуудтай маш их өсөлтөнийг үзүүлнэ гэж бодож байна. Ер нь бол яг эхний 2 үеийн байдлаас харахад бол манай тамирчид үнэхээр ядралтгүй хамгаалтаа зөв хийгээд тоглох юм бол альж багийн тоглох хэмжээнд ирсэн байна шүү дээ. Хамгийн гол нь товтгоон дээр бас бодогтой талбараар цөмөрч авах тал дээр аягүй дутагдaltaй орж чадахгүй. Тэгээд энэ дээр бас нэлээд дутагдaltaй байна. Тэгээд энийг засна. Ингээл мэдээж бид цаашаа Иран гэдэг ингээд хэрэг гарах юм бол Азийн том багуудтай тоглох учраас энэ алдаануудыг засчих бидээс тэднээсээ энэ тэмцээн үүсэлтэн гэж бодож байна. Ерөнхийдөө бас дэлхийн агуулгын хүчрэлтэй баг таавар шгшээгүүдээс хэд удаа асуух шиг таарсан. Энэ удаагийн шгийг онцлогийн та юу гэж хэлэх вэ? Үнэхээр жигд. Тийм, үнэхээр жигд одоо байл үрдээ сайн тоглогчтой. Тэгээд ойлголцол маш сайн байна. Тэгээ манай биднээс багийн ойлголцол маш нэлээд ажилласан л та. Гэхдээ биднээс өшөө Солонгосын манай тамирчтай бөмбөгийг нэг 3-аас 4 удаа шилжүүлээд тоглож байхад Солонгосын баг нэг 8-аас 10 удаа шилжүүлж тоглож байна. Энийг үл илүү. Тэгээ биднээс өшөө бөмбөгийг хурдтай шилжүүлэх хэрэгтэй. Хурдтай дамжуулах хэрэгтэй. За баярлалаа. Дараа дараагийн тоглолтод амжилт хүсье. За баярлалаа.